Сайн байцгаана уу? Та нартай сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Даштржин Сэлмүн гэдэг. Би та нартайгаа Америкийн нэгдсэн улсаас мэдчилж байна. За би энэ амьдраад бас баггүй хугацааг өнгөрөөсөн байна. За би уух асуудал болон амжилтын дасгалжуулалт хийдэг. Энийгээрээ бас Монголдо болон олон улсад дасгалжуулалт хийгээ баггүй хугацааг өнгөрөөсөн байна. За уух асуудал амжилт хоёр яаж холбогддог вэ гэхээр бидний амьдралд ямар нэгэн биднээс шалтгаалаагүй гаднаас орж ирсэн ууг асуудал, харамсал, хэцүү, хүнд бэрхшээл зовлонгуудаа бид нар эрүүл зөв арга замаар даван тууснараа бид нар амжилтанд хүрдэг. Энэ бол хувь хүний бас хамгийн том амжилт юм аа гэж би тодорхойлдог. Тэгэхээр энэ бол яах аргагүй хувь хүний маш том амжилтуудын нэг байдаг. За ууг асуудал гэхээрээ л зөвхөн ганцхан нас баралт гэж бид нар бас ойлгож болохгүй. Ууг асуудал гэдэг маань бол бидний амьдралд өдөр тутамдаа бас байдаг. Тэгэхээр бид нар хүссэн мөрөөдлөөрөө амьдрахгүй байх, хүссэн сургуультай орж чадахгүй байх, тийм ээ. Бие биенээсээ тусдаа амьдрах, гэр бүл салалт, дээрлэхүүлэх, ямар нэгэн бидний таагүй амьдралд маань тохиолдож байгаа эдгээр зүйлүүд маань бол биднийг ямар нэгэн байдлаар амьдралд ууг асуудлуудаар оруулаад явж байдаг гэдгийг бид нар тэр болгон анзаардаггүй. Тийм учраас бидний амьдралд өдөр тутамдаа бас гашуудлаар оруулж яадаг маш олон асуудлууд байдаг. Тэгэхээр би одоо өнөөдөр бас энэ талаарх нэгэн түүхийг бас бодит түүхийг бас та нартай ярих гэж байна. Тэгэхээр хэрвээ танд болон таны эргэн тойронд энэ асуудлууд одоо тулгарсан байгаа бол миний энэхүү YouTube видео хичээлүүдийг та нар бас энэ бодит хүмүүсийн түүхүүдийг та нар маань одоо шеэрлэж тэдэндээ хуваалцаарай. Мөн өөр чинь тохиолдсон байгаа бол одоо гарах арга зам байдгиймаа гэдгийг би бас та нартай хэлмээр байна. За өнөөдрийн би энэ Монгол бүсгүйн түүх байгаа. За энэ бүсгүйн түүхээр би бас маш их бахархдаг. Энэ бүсгүйгээр би өөрөө бас маш их бахархалтай байдаг. Тэгэхээр энэ бүсгүйн талаар бас ярих ч байгаадаа би бас маш их баяртай, бахархалтай байна. За энэ бүсгүй маань бол одоо Солонгос улсад хувийн бизнес эрхлээд маш сайхан амжилттай амьдарч байгаа бүсгүй байгаа. За энэ бүсгүй маань болохоор ингээд бүгдээ энэ бүсгүйн түүх рүү оръё. За энэ бүсгүй маань болохоор бас багасаа сэргэлэн цовоо маш сайхан одоо цовоо сэргэлэн амжилттай юм явсаар ирсэн хөрх охин байсан. За тэгээ хүссэн сургуультаа орсон, их сургуулаа төгссөн. За мэрэгчлэрээ ажиллаад ингээд явж байх хугацаандаа бол хайртай хүнтэйгээ ингээд олоод ингээд хайртай хүнтэйгээ гэрэлсэн байгаа энэ бүсгүй маань. За хайртай хүнтэйгээ гэрлээд ингээд 2 жил болоод мэдээж энэ бүсгүй маань гэр бүлтэй болоо тэгээд ингээд хүүхдэд хөөрхөн хүүхдтэй болсон мэдээг бол одоо олж мэдсэн мэдээг бол мэдсэн. Тэгээд хүүхдтэй болсноо мэдсэн. За тэгээд энэ бүсгүй маань ингээд ажил төрлөө хийгээд ингээд явж байсан. За ингээд 2 жилийн дараагаар бол ингээд гэрлээд 2 жилийн дараагаар бол хүүхдтэй болсон. За тэр хугацаанд бол бас нөхөр нь бас баггүй бас ааш арын шин ингээд гаргаж байсан байгаа юм. За тэгэл тэр болгоны манай одоо Монгол бүсгүйчүүд маань аюу их төвчээртэй тэгэл төвчээл энэ бүсгүй маань төвчээл ингээл яваад исэн байгаа. Бас тодорхой хэмжээнд нөхөр нь бас гар хүрч исэн байгаа, доромжилж исэн байгаа тий. За тэгээд энэ бүсгүй маань яг эхнийг нэг одоо гэрэлтийн бас эхний 6 сар гайг байсан гэж ярьж байгаа байхгүй юм бүсгүй маань. Тэрнээс хойш бол одоо намайг ингээд одоо маш их дарангуйлалд бол оруулж исэн юм байна. Маш их дээрлэгцсэн гэж ярьсан. Энэ бүсгүй маань. За тэгээд ингээд яваад исэн энэ бүсгүй маань яваад исэн. За тэгж явж байгаад хөрх юм бас ингээд дарамтандаа сүүл рүү маш их дарамталдаг болсон. Тэгээ бас жирэмсэн болсон учраас одоо жирэмсэн ээж маань мэдэн тий маш их одоо сэтгэл болон одоо янз бүрийн гормоны өөрчлөлттэй ингээд янз бүрийн асуудлууд энэ бүсгүүд маань бол гарч ирсэн. Тэр болгоныг бол энэ эрэгтэй хүн бол ойлгоогүй, нөхөр нь бол ойлгоогүй. За тэгээд бүсгүй маань бол ажилласаа бол ерөөхдөө чөлөө аваад баг ажилласаа гарсан гэж байгаа юм. Тэгээд хүүхдэд төрүүлээд ингээд гэртээ байхаар ингээд бэлтгээд нэг хэцүү бас жоохон хүнд жирэмсэлт байгаад байсан учраас ингээд ажилласаа чөлөө авсан байгаа юм. За ингээд гэртээ суусан чинь бас л ингээд маш хүнд байгаад байсан. За тэгээд ерөнхийдөө энэ бүсгүй маань бол төрч чадаагүй, хүүхдээ бол алдсан. За тэгээд маш хүнд байдалд орсон. Ажилласаа чөлөө авсан байсан. Буцаад орох гэсэн ажил нь ер нь бол аваагүй. За тэгээд маш хүнд байдалд ороод тэгээд нөхөр нь бол одоо хамгийн гол асуудал нь нөхөр нь бол түүнийг бол ерөөсөө дэмжээгүй. Түүнийг бол одоо маш азгүй амтан чи бол өстой ингээл амьдарч байхад азгүй чи бол миний боол чи бол миний одоо ингээд надтай л ингээд байж явах хэвээр надтай эртэлхүүлээд байж явах хэвээр чи бол азгүй чи ямар ч чадваргүй гэж ингээд хэлэхгүй муугаар хэлж одоо энэ бүсгүйг бол дээрлэгсэн байгаа. За энэ эрэгтэй бол одоо тодорхой нэгэн одоо бас нэг
өвчтэй ийм эрхтэй байгаа даа тий сэтгэл зүйн хувьд тий тэгэхээр асуудалтай. За тэгээд энэ бүсгүйг бол одоо дэмжих нэтгий хэл маш их одоо тий дээрлэхэж зовоож тий ингэсэн байгаа. За энэ бүсгүй маань бол одоо тэгээд сүүлдээ маш их одоо тий зодуулдаг болсон, зодуур одоо тий зодуур авсан. Тэгээд бүр итгэсэн. За хамгийн гол асуудал маань энэ бүсгүй бол итгэсэн. За би уусаа ийм азгүй юм байна. Би одоо ингээл одоо зовоол байж явах хэрэгтэй юм байна. За ингээд маш одоо удаан 5 жилийн амьдралыг энэ бүсгүй бол одоо тэр одоо эрэгтэй одоо тий гарын доор одоо гарынхан шүүс болно гэж ярьдаг тий бид нар амар хэцүү тий энэ одоо хүнд хэцүү амьдралыг бол туулсан байгаамаа. За ингээд явж байгаа хугацаанд бас л одоо тий миний клуб хаус дээр ярьжсэн яриаг маань бол сонссон байгаа энэ бүсгүй. Тэр уух асуудал гэдгийг талаар ингээ ярихаар нь одоо ингээ сонирхоод орсон байгаа. Уух асуудал гээд тий яг одоо ингээ яагаад энэ бүсгүй ингээ сонирхоод орсон гэхээр өөрөө маш хүнд байдалтай байгаа учраас. Уух асуудал тий айгүй тийм өөрт нь тийм ойрхон сонсогдож штэ тий. Тэгээд яваад ороос сонссон. Тэгтэл уух асуудал гэдэг бол ерөөсөө нас оролт биш байсан. Уух асуудал гэдэг бол яг өөрт нь энэ бүсгүй дээр өнөөдөр амьдралд нь тулжчихсан байсан асуудал байсан. За тэгээд энэ бүсгүй бол надтай холбогдсон. За тэгээд надтай холбогдоод ярилцаад ингээд хоёлаа энэ одоо хэцүү зүйлүүд ингээд даван тулсан. За тэгээд энэ бүсгүй бол өөрийгөө үнэхээр өөрчлөлтөө бэлэн байсан, зоригтой байсан. Тэгээд бид хоёр түүнтэй хамтраад ажиллаад за тэгээд энэ бүсгүй маань бол нөхрөөсөө одоо нэгдүгээрт одоо салах шийдвэрийг гаргасан байгаа. Гэвч нөхөр нь бол салж өгөхгүй маш хүнд хэцүү байсан. Тэгээд энэ бүсгүй маань одоо тэгээд миний нэг мөрөөдөл байдаг юм аа. Тэгээ одоо би гадагшаа явж сурах нэг мөрөөдөлтэй байдгаа. Тэгэхээр би одоо энийг л биелүүлмээр байна гэж надад энэ бүсгүй хэлсэн. Тэгээ мэдээж чи чадна гэж би хэлсэн. Тэгээд энэ бүсгүй маань Солонгос явна. Би ерөөсөө Солонгос явж ажиллаж амьдармаар байна гэд ууггүй одоо багын нөгөө бас сэргэлэн цаваа юм бүсгүй байсан юм чинь нөгөө сэргэж ихэлсэн тэр нь. Одоо над дээр эрэхтэй бол энэ бүсгүй маань бол угаас би хамгийн одоо хорвоогийн хамгийн азгүй амт юм байна гिचгсэн ирсэн байсан бол одоо би бол үнэхээр азтай бүсгүй юм байна. Би үнэхээр одоо үнэхээр одоо гайхамшигтай бүсгүй юм байна гэдгийг олж мэдээд тэгээд энэ бүсгүй маань бол ерөөсөө шалгалтанд бэлдээд за тэгээд одоо Солонгос улс руу явсан байгаа. Шалгалтанд бэлдээд тэгээд сургууль тэнцээд ингээд Солонгос улс явсан байгаа. За Солонгост очиод энэ бүсгүй маань бол одоо ингээд амжилттай амьдраад тэгээд нөгөө урдын нөгөө нөхрөөсөө ингээд салаад хэцүү хүнд байдлаа мартаад өөрийгөө бүр өмнө анх байсан дээр сэргэлэн цаваа өөрийнхөө байдлыг олж аваад тэгээд Солонгост очиод одоо ингээд хуваараа бизнес эрхлээд ингээд маш амжилттай явж байгаа ийм бүсгүй түүх байна. Тэгэхээр бид нар те өнөөдөр те энэ бүсгүй түүхээс ингээд харахад өнөөдөр та хин нэгний одоо иргэшээлд орчихсон те өөрийгөө азгүй би одоо ингээл амьдарч явах одоо тавилантай юм байна гэсэн өөртөө итгэчихсэн өөрийгөө зүгчихсэн өөртөө те хамгийн муухай үгийг хэлээд амьдарч байгаа бүсгүй байгаа бол танд гарах гарц байгаамаа гэдгийг би бас энэ түүхээрээ та нартаа бас хэлэх гэж ойлгуулах гэж хичээлээ. Тэгэхээр энэ бүсгүй маань надад хэлчихсэн. Амьдралаа би бас ингэж өөрчилсөндөө маш их баяртай байна. Тэгэхээр амьдралд боломж байд юм байна. Тэгэхээр бид нар хин нэгэнд одоо хин нэгний үгээр бид нар амьдрах юм бол тэр бол одоо жинхэнэ амьдрал биш юм байна гэдэг үг надад миний одоо тий сүүлд ингээд өөрийгөө өөрчилснийхаа дараа энэ бүх зүйлийг даван туулсныхаа дараа надад хэлжсэн. Тэгээ бид хоёр бол бас баггүй хугацаанд бол ажилласан. Тэгэхээр би энэ түүхээр бас юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нар бас өөрийнхөө төлөө ажиллах бас зоригтой байх хэрэгтэй, бас шантрахгүй байх хэрэгтэй. Энэ бүсгүй маань бас маш хүнд одоо яг тийм одоо хутгуунд ингээд тархиа бас өөрчилдсөн ингээд суулгацсан байсан. Үнэхээр би азгүй юм байна гэд аргагүй л дээ 5 жилийн турш одоо тэр одоо нөхрийн доор ингээд зовсон хүний хувьд маш хүнд байсан энэ бүсгүй хувьд. Тэгэхээр надтай ирээд ажиллаад тэгээд заримдаа шантраад тэг ингээд өөрийгөө маш хүнд хэцүү байсан. Гэхдээ л энэ бүсгүй тэг өөрийнх нь тэр багын тэр сайхан сэргэлэн цовоо зам байсан. Тэг тэрэн дээрээ дүшиглээд ингээд сэтгэлийнхаа галыг асаагаад тархиа өөрчилж бас чадсан юм мундаг бүсгүй байгаа. Тэг би энэ бүсгүйд бас тусалж чадсандаа би маш их баярлалдаг. Тэг одоо хэрнээ надтай энэ бүсгүй их холбоотой байдаг. Тэгэхээр
манай Монгол бүсгүүчүүд айгүй тийм мундаг байдаг. Тэгээ би гадаад бүсгүүчүүд маань ч гэсэн айгүй мундаг байдаг л да. Гэхдээ манай Монгол бүсгүүчүүд илүү их тийм зоригтой байдаг. Нэг шийдэхээр айгүй тийм мундаг шийддэг. Тэр эмэгтэй хүн бас нэг шийдэхээр айгүй мундаг шийддэг гэсэн. Манай Монгол эмэгтэйчүүдийг тийм юник онцгой байдаг гэж би бол анзаарч харсан. Тэгэхээр өнөөдөр тэ хэрвээ та хин нэгэн дээрлэх үлдсэн нөхөртөө зодуулаад нөхөртөө одоо ингээл би ингээл амьдрах юм байна гэсэн өөртөө найдчихсан ингээд итгэчихсэн тэ ингээд амьдарч байгаа бол бити тийм ирээдүгөө зүйл найдаарай. Өөрийгөө өөрчлөх боломж байгаа шүү гэж би бас та нартай хэлмээр байна. Тэгэхээр энэ бүсгүй маань өнөөдөр маш амжилттай сайхан амьдарч байна. Солонгос улсад өөрийнхөө одоо хүсэл мөрөөдлөөр эрх чөлөөгөөр ингээд сайхан амьдарч байна. Тэгэхээр одоо энэ бүсгүй маань одоо ингээд сүйт залуутай болсон. Одоо ингээд түнтэйгээ болцоод ингээд сайхан амьдарч байна. Тэгээд дахиж би одоо хүнтэй гэрлэхгүй гэж ярьж ирсэн энэ бүсгүй маань би одоо дахиж ингээд эрэгтэй хүнтэй амьдрах юм одоо дадад тийм итгэл найдвар байхгүй гэж ярьж ирсэн боловч өнөөдөр энэ бүсгүй одоо ингээд гой болцоод залуутай болчихсон, амьдрал нь дэвшрээд маш сайхан байна. Тэгэхээр бүсгүүчүүдээ өнөөдөр та нар маань маш хүнд зовлон бэрхшээлийг би л үүрэх ёстой гэд өөрийнхөө зовлонг нэмгэлэх нь битгээл улам нэмээд өөрийгөө зовоогоод байгаа юм шүү дээ гэж би бас та нараас асуумаар байна. Хэрвээ тийм байгаа бол та нарт маань гарах гарц байгаа шүү гэдгийг би бас хэлмээр байна. Тэгэхээр гарах гарц нь ерөөсөө л тэр хэцүү байгаа зүйлээсээ одоо цухтаах хэрэгтэй. Бити өөрийгөө тийм байх ёстой гэж бити эвлэр, бити хүнээр одоо дээрлэхүүл цухтаана гэдэг маань одоо бүр ингээд хийж тийшээ цухтаагаал ингээд яв гэсэн үг биш. Зүгээр л тэр орчноос тарих толгоогоороо оюунаараа эхлээд цухтаах хэрэгтэй. Дараа нь бид нар бие махбодороо гарах гарцыг нь бол олж гарцыг нь бол олдог байгаа. Тэгэхээр бид нар эхлээд тархиа өөрчлөх, бидний тарих өөрчлөгддөг гэдэгт та нар маань итгэх хэрэгтэй. Тэгэхээр бидний одоо код гэж нэг юм байдаг тий аав ээжээс маань анханаас нь чи тийм шүү гэдэг одоо жишээ нь одоо тий энэ бүсгүйд бол нөхөр нь тий чи бол одоо хамгийн муу бүсгүй чи бол азгүй бүсгүй гэдэг ингээд одоо тий код суулгацсан байгаад шүү дээ тий. Тэгэхээр тэр кодыг бид нар тархиндаа өөрчлөх хэрэг боломжтой байдаг. Тэгэхээр тэр кодыг бид нар өөрчлөх бүрэн боломжтой байдаг учраас битгий одоо өнөөдөр би л ийм азгүйгээрээ дуусгах хэвээр хорвоотой энэ хорвоод ингээл энэ азгүйгээрээ дуусгах хэвээр юм байна гэж бити бодоорой. Тэгээд тархиныхаа тэр бичигдсэн тэр кодыг шинээр одоо сахин суулгах бүрэн боломжтой байд юм а гэдгийг би бас та нартай хэлмээр байна тий. Тэгэхээр тархины одоо тарих бол чи тэнэг гэж хэлээд байх юм бол тэр тарих бол тэнэг гэдэг зүйлийг маш хурдан одоо ингээд хүлээгээд авчих штэ тий. Би угаасаа тэнэг юм байна гэх тий. Шинээр бид нар нөгөө нэг одоо ингээд шинээр бид нар аливаа зүйлийг ингээд суулгахад бол мэдээж хэцүү байдаг. Ингээд хан руу нөгөө бөмбөг зохихоор бидний урдаас ингээд буцаага зохигддог штэ. Яг тэрэн шиг ингээд шинээр аливаа юмыг суулгахад бол мэдээж хэцүү байна. Буцаагаал тарих чинь зохиж аваад нөгөө тэнэг гэсэн үгийг сонсоор агаад тэр үгээл хүлээгээд штэ. Гэтэл би азтай, би аз жаргалтай амьдрах эрхтэй, би одоо сайхан амьдрах эрхтэй гэдэг энэ бүгдийг хэлээд байхаар тархичин бол одоо эхэндээ бол одоо тэр хан руу бөмбөг зохихтой адил буцаага зохиод байдаг. Гэвч бид нар тэрийг өдөр болгон одоо давтаа, дасгал хийгээд өөрийгөө өөрчлөхийн төлөө хичээх юм бол бидний тархинд шинэ код бол суух бүрэн боломжтой байд юм а гэдгийг би бас та нартай хэлмээр байна. Тэгэхээр хизээч амьдрал чинь одоо өөрчлөгдөхгүй юм шиг битгий бодоорой. Хизээч одоо энэ амьдрал чинь одоо ингээл таныг дагаал яваад байх юм шиг азгүйгээрээ дуусгах юм шиг бити өөрийнхөө энэ сайхан одоо хувь заяаг үүсгээрэй гэж би бас та нартай хэлмээр байна. Тэгэхээр бүх бүсгүйчүүдэд маань өөрчлөгдөх боломж байгаамаа гэдгийг би бас та нартай хэлмээр байна. Тэгэхээр тархины хувьд бол бидний одоо хамгийн одоо чухал эрхтэн тарих зүрх тийм ээ. Тэгэхээр бид нарт одоо хоёр хөдөлгүүр байдаг шүү дээ тийм ээ. Тарих зүрх гэх тийм. Тэгэхээр бид нар тархиндаа бид нар юу одоо хүлээж аавн тэрийгээ бид нар зүрхээрээ дамжуулан сэтгэл зүрхээрээ амаараа дамжуулан гадагш нь гаргаж байдаг. Тэгэхээр өнөөдөр та тархиндаа юу бодож байгаа вэ? Тэр зүйл чинь таны зүрх рүү орж таны амаар хилэгдэж байгаамаа. Тэгэхээр өнөөдөр та амнаасаа ямар үг гаргаж байгаа вэ гэдгийг маш сайн анзаараарай. Таны амнаас гарч байгаа үг бол таны амьдрал одоо ямар байгааг вэ илтгэнэ. Та өнөөдөр сайн сайхан зүйл амнаасаа гаргаад хин нэгэн сайн сайхан зүйлийг яриад хуваалцж байгаа бол таны амьдрал аз жаргалтай байна. Та одоо сайхан амьдарч байна гэж өөрийгөө дүгнээрэй. Хэрвээ таны одоо амнаас муу муухай үг гарч хин нэгнийг доромжлох дандаа л одоо муу муухай зүйл ярьж байгаа бол таны одоо амьдрал бас тийм байгаа гэдгийг бас амьдралаа дүгнэх ийм боломжтой байд юм а гэдгийг би бас та нартай хэлмээр байна. Тиймээс та нар маань өнөөдөр таны амнаас ямар үг гарч байгаа вэ? Та хин нэгэн сайхан үг хэлж чадж байгаа юу? Энийг бас анзаараарай. Хэрвээ чадахгүй байгаа бол тархиа өөрчлөх
хэрэгтэй болжээ гэдгийг бас өөртөө сануулж хэлж өөрчлөгдөх боломж байдаг юм шүү гэдгийг би бас та нартай хэлмээр байна. За ингээд өнөөдрийнхөө энэ түүхээр бас би та нартай урам зориг бас хүн амьдралаа өөрчилж болдгиймаа гэдгийг би бас хэлмээр байна. Тэгэхээр өнөөдөр та өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр сайхан амьдрах бүрэн боломжтой байд юмаа гэдгийг би бас энэ түүхээрээ дахин бас хэлэх гэж хичээлээ. Тийм учраас та нар маань миний энэ түүхийг сонсоод өөртөө болон бусдаа бас хайраа харуулж түгээгээрэй. Тэгэхээр бид нар бие бинийгээ хайрлсан цагт бүхэл одоо бүгдээрээ бид нар өсөж хөгжих бүрэн боломжтой. Тэгэхээр хэн нэгнийгээ хайрласнараа бидний амьдрал өөрсдөө бас өсөж хөгждөг юм шүү гэж би бас та нартай хэлмээр байна. Тэгэхээр байгаа байдалдаа амьдралдаа бид нар талархалтай байх нь хамгийн чухал байдаг. Бид нар зовлон бэрхшээлээ хүртэл бид нар талархлын нүдээр харах бүрэн боломжтой байд юмаа гэдгийг би бас та нартай хэлмээр байна. За ингээд би биендээ бас хайраа түгээгээрэй гэж хэлмээр байна. Дараагийн одоо миний одоо видео хүртэл баяртай. Та нар маань миний YouTube сувгийг дагаарай. Тэгээд бас би биендээ бас шеэрлэж туслаарай, хайраа харуулаарай гэж хэлмээр байна. За баяртай.